боловсролын улсын боловсролын актанд багш хэмжээний ажилласан удаага хүн сургалтууд зохион байгуулсан. Тэр үеийн сургалтуудыг одоо сонгоход манай хурлын хууль засгийн газарт ажиллаж байгаа энэ сая дараагаар сурч ирсэн юм. Тэгээд багсан нам социал төлөвлөлт социал төлөвлөлт авчихсан нам үсний төвчлэн намыг сурч ирсэн. Тэгээд тэр үеийн сургалтуудыг бол гэрма захирал байсан нэлээд зохион байгуулалтад чанга байсан л да. Бүх лекцүүдийг одоо ингээд хичээл заах гэж байгаа тэгэхээр лекц хичээл заахад өндөр гартай юм байна. Аваас ташууц. Тэгээд имлэхээ тэрийг дараа нь юм хийх юм сургалтаа ихтэй бүх сургалтынхаа лекцүүдийн материал имлэхээ авчихсан. Тэгээд авчихсан гадтай тавьчихсан. Дараа нь тэрийг сурч би дараа нь нэг сурч явчихна. Одоо миний хичээлүүдийн одоо үзсэн юу яа бидний бүхэн нэрээр энэ хоёрын хүмүүс бас орсон. Хаамын ихтгэл тэрийг авч надад хараад өгчихэд харан дээр хааны болон тийм үсэг юм энэ бас нэг газар намын шүбэ тавиад тэрүүнд тавиад шүбэн санаас авна. Энд болж байна. Цаашаа өөр юм байна шүү дээ. 80 онд энгөө төрсөн дээ. Тэгээд хотын багшин дээр шууд байлаа. Тийм 6 жил ажиллаад дараа нь намын дэс сургууль зурган тийм багшаа ирээд тэгээд намын дэс сургууль маань 90 оноос хойш дандаа нэг нь бол хэдийг дахин өөрчлөгдсөн. Австрийн төрийн зохиол өөрчлөлтөнд юу гэж юм. Тэгсэн байгаа 99 онд багтсан. Энэ зургийн байгууллагын дэлгэдэг одоо ажиллаж байгаа. Өнгөрсөн оны намар төрөх болсон. Гэхдээ ажлыг шууд slow гэдэг. 50% ажиллах, 25% ажиллах. Тэгээд 50% гэж хэлж байгаа. Тэр бодлого улс төрийн хэмжээс 10 онд яг засаглал governance-ийн нэгэн арга зүйн сэдвээр тогтсон зүйл байна. Энэ хамт ажиллаж байсан учраас чулуун болчихсон бас улс төрийн боловсролын багшаар ажиллаж байсан. Энэ амбат захирал хүчин сургалт нэлээд тулцсан байсан учраас болчихсон байна. За миний хувьд бол энэ нэр төрсөн ажлын боловсролын ажил одоо таваа чимээ хүмүүс болог энэ жил 45 настай OECD сургуулийн санхүүж хөрөлтөөр 25 он гэсэн. Тэгсээд Provus Mondes appropriating тэгээд надад наалгад ажиллажсэн. Ярилцлагууд өчтэй бодлогыг хэрэгжүүлсэн. Одоо болохоор энэ схат дүүргийн нэгдүгээр орныхоо студийн хөтөлбөрийн шийдвэртэй ажиллаж байгаа. Энэ сургалтанд бол хамрагдаж байгаа маш баяртай. Цаашдаа сургалт маань өөрөө төсөл болж явах учраас энэ төсөл хамгийн бодлого үүргээр үүсдэг гэж бодож байгаа. Энэ сургалтынхаа үр дүн төслийн үр дүн гэхээр хүлээж байгаа юм. Чагсан толгой гэдэг хүрэл толгой. Тэр ахтай хоёр. Тэгээд 2006 онд хийсэн гадаадын сургуулийг Японы
монгол хэлний орчуулагч мэргэжлэр төгссөн. Одоо 35 та. За 35. Сайн бацхан тавхан дээр мэдээ гэдэг. Намайг хоёрын ихт олгогддаг уугуул говалтай уугуул хөвгт байгаа. Тэгээд энэ жил нас сая 2-3 оны 41 насыг хүлээ. Тэгээд миний мэргэжил болохоор 94-ээс 97 онд сургууль хүмүүжил ухааны коллежийн сургуулийн өмнөх насны хүүхдийн сургууль сэтгэл судлаачаар бакалавр цолтой төгсөөд 97 оноос 2000 он хүртэл худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн бизнес удирдлагын чиглэлээр сурсан. Одоо 2015 оны зунаас Монгол Улсын боловсролын их сургуулийн боловсролын удирдлага чиглэлээр магистр одоо үйл хангалах гэж байгаа. За 2013 онд энэ Сүхбаатар дүүргийн 1-р хорооны иргэний танхимын зохион байгуулагчаар одоо хүртэл томилогтой ажиллаж байгаа. Өөрөө энэ Сүхбаатар дүүргийн 1-р хорооны 24-р байрны иргэн. Намайг Эрдэнэчлэн над зайдаг. Бүгд найрамдагчдад ард улсын Дайлан хотын их сургуулийг олон улсын худалдаа эдийн засгийн мэргэжлээр төгссөн. Одоогоор мэргэжлээ бол англи онгорт дэвшлүүлсэн. Одоогоор эрхэлж байгаа ажил алсын зөвлөлтөй холбооны удирдах зөвлөлийн гишүүн мөн дотоод үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаа.